За рэпер болъё гэдэг л та. За рэпер болчвол гэж хараад эхэлдэг. Рэпер болчих юм бол гоё олонний танил болчих юм байна. Рэпер болчвол гоё ингээд одоо од болчих юм байна. Охтууд таалагдах юм байна. За зүгээр тайзан дээр дуулчаад бууж ирээд ингээ мөнгө авчих юм байна. Тэрийг хараад тэр хүмүүс рэпер болно гэж сонгочдөг. За хай. Авдрын орол гэдэг нэртэй цуврал контент эхлүүлж байгаамаа. Тэгээд энэ дээр би зүгээр өөрийнхөө шаана. Тэгээд яг ямар утга учиртай юм бэ гэхээр одоо авдар байлаа гэж үзье л да. Миний юм одоо дуунуудтай авдар тийм бол тэрний ёроолоор нь дүүрэн яг үндэ цацагдаагүй дуунууд байгаа. Тэгээд яг тэ тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарат боломж олцоо ч юм уу эсвэл тэр үеийн одоо клиптэй тухайн үед гаргаж исэн дуунуудтай наалдаагүй ч юм уу тиймэрхүү болохоор гаргаж байгаагүй. Тэгээд энэ контентээр дамжуулаад тэрийг одоо гаргаж байна. Яг үндсэн бүтцэн нь бол эхлээд жоохон яриа явна. Тухайн дууныхаа тухай ч юм уу эсвэл тэр дуутай холбоотой сэдв агуулгатай ямар нэг хамааралтай юмны тухай яриа явна. Тэгээд артлаас нь дуу нь орно. Тэгээд хамтдаа эхлүүлцгээе. Миний хувьд бол одоо сайн артист байхын тулд жоохон муу хүн байх шаардлага гардаг. Тэгээ энэ одоо яг хүмүүсийн хувьд одоо сонсдог хүмүүсийн хувьд артист талаас бол би айгүй сайн хүн. Их зөөл хүн. Тэгээ энэ миний гаргаж исэн дуунуудаас болж байгаа л доо. Тэгтээ яг хувь хүн талаас бол би тийм амар бас сайн хүн биш. Тийм амар зөөлхөн хүн ч бас биш. Ер нь бол жоохон зүрүүд өөрийнхөө жоохон хуваа хичээсэн талтай. Тийм гаралтай. Тэгээд одоо юу гэдэг чи 90 тойрныхоо хүмүүст хангалттай бас цаг гаргаж чаддгүй, анхаарал халамж муу тавьдаг. Одоо ингээ найзуудаараа гоёшаа ийшээ явъя, тгий ингээ зугаалга муугаалга тийм хүн дээр дандаа сугараад үлдчихдэг. Тэгээд тэрнээсээ болоод ер нь бас нэлээд найзуудаа алдсан. Цөөрсөн найзууд яг дотны найзууд цөөрсөн гэх юм уу. Ойлгох нь айгүй цөөхөн байдаг л та. Тэгээд яагаад юм бэ гэж штэ тэгэхээр яг одоо ингээд клип за рекламч байд юм уу. За тэгээ энэ тентхийн гадуур ажлын уулзалт тэгээ нөгөө дууга бичих, хоолой бичлэг эднэр гээд яг гадуур явах ажлууд байна. Бусад цаг хугацаанд ерөөдөө би гэртээ ихэвчлэн ганцаараа өнгөрөхийг хичээдэг тий. Ягаад тэр мэн ч угаасаа тэгжиж одоо дуу зохиодог хүний хамгийн гол ажил нь юу юм? Дуу зохиох шүү дээ. Тэгэхээр гэртээ байх тэр цаг хугацаанд миний одоо дуу бичих, зохиох, унших, бодох энэ хөгжих үйл явцын яг явдаг учраас би тэрийг ер нь ажил гэж хардаг. Тэгээ хүмүүс гэртээ байна гэхээр зүгээр завтай шааж ийн гэж ойлгодог үгүй. Миний хувьд бол гэртээ байх цаг хугацаа бол ажлын нэг хэсэг. Таарсан нэвтрүүлэг болгон шааж ороод ингээ нэг амар гоё хэлбэр харагдаад ингээд ер нь бол нэг юм бэлгэдлийн чанартай байхтай гол нь биш. Гол нь бол угаасаа дуу зохиох шүү дээ. Тэгэхээр гол ажилдаа анхаарлаа хандуулдаг. Тэгээ тэрнээс болоод жоохон хогийн гаргалаа шаачдаг. Одоо яг хүний хийж байгаа ажлыг хүндэлдэг хүмүүст би амар дургу. Тэр нь одоо ялангуяа нэг урлагийн ажил гэхээр гарууд нэг яг ажил биш гэж хараад идэг. Жохон нэг юм зүгээр тухайн хүн нэг юм хоббиороо хийж байгаа шүү дээ. Зүгээр ингээд нэг амар дуулж хуурдаад нэг зүгээр нэг бацаанууд урлагийн үзлэгээр явж байгаа юм шиг сэтгээд идэг нэг гоё жаргаа явж байгаа юм шиг. Тэгээ яг үндэ бол тийм бол байхгүй. Ажил бол ажил. Би ч ер нь бол одоо мэрэгчлэрээ бас ажиллаж исэн. Би ч программист мэрэгчлээ шүү дээ. Тэгээд 10 жилээ төгсөөд ер нь бол газар шорооны ажил хийж үзчихсэн, худалдагч хийж исэн. Ер нь бол ямар ч ажил адилхан хэцүү талтай. Тэгээд эндээс альнаас нь ч одоо урлагийн ажил тийм амархан бол биш ээ. Хамгийн гол нь ч амар баталгаагүй салбар байхгүй яг үндэ амьдралын амьдралын айгүй баталгаагүй салбар. Одоо яг үнийг хэлэхэд эхний 2 жил бол тэгээд одоо би бол шаал уусан шүү дээ. Бид хоёр. Одоо манай менежертэй бол зөндөө шаал уусан. Ингээл дуу зохион тэгээ нөгөө дуугаа гаргахын тулд мөнгө олох хэрэгтэй. Олсон мөнгөө эргүүлээ клипэндээ зарна. Яг үндэ нэг өөртөө бол юм нааж үзээгүй. Тийм бол байхгүй. Тэгээд тэгсэн мөртлөө айгүй эрсдэлтэй бас яг үнэхээр ингээд амжилт гаргаад амар явах хэсэг нь бол баталгаагүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд бол. Тэгээ хүн шаахгүй ч гэж болж шүү дээ. Бас яг үндэ эргэлзээтэй салбар байхгүй айгүй эрсдэлтэй. Тэгэл ингээл 2 жил яг ингээд бүх юмаа зориулаад явж байнгут одоо үеийнхэн ч юм уу гэр бүл мэр бүлтэй болоод тэгээ эхний хүүхдтэй болоод эхлэн
ажил дээрээ ингээл яг бат болоод эхэлнэ. Тэнгүүт би энэ чи яг яах гээд байгааг мэдэхгүй яваад байгаа гот. Гэрийнхнээс хүртэл гайхах штеп. За одоо болоо юм биш үү дээ. Тэ одоо баг ажил төрөлтөө хийсэн дээр юм биш үү дээ гэд. Тиймэрхүү юм тэгээ зөндөө болдгол байсан. Тэр болгонд би бол удахгүй л гэж хэлдэг байсан. Тэгээд ямар ч тач хүмүүсийн боддог шиг тийм амар юм биш ээ гэж хэлмээр байна. Ер нь ямар ч юмд хүн одоо амжилт гаргая ч юм уу эсвэл зүгээр тууштай явъя гэх юм бол хамгийн гол зүйл нь бол зүгээр дуртай байх. Дур сонирхол. Одоо тэгш хаасан байгаа байхгүй нэг юм профессор хичээл зааж ижилтэй. Тэгсэн чинь ингээд оюутнууд унтаал, уртлын ширээ мөрөн дээр унтаал, голын ширээгээр юм яриад, хойгоор ингээд тоглож моглол. Тэгээд профессорын хичээлийг оюутнууд сонирхгүй байсан шалтгаан нь профессор өөрөө тэр хичээлээ сонирхгүй байсан гэдэгтэй яг адилхан. Хүн өөрөө одоо дуу хийж байгаа хүн өөрөө энийгээ сонирхгүй бол сонсогчд хизээч сонирхгүй. Тоомжиргүй амьдрах урлаг гэх номноос би яг уншиж ирсэн. Одоо хүмүүсийн алддаг шалтгаан зүгээр нэг эцсийн үр дүнгийг хараад сонгочдөг. Үйл явцанд оролдог тий. Одоо жишээ за рэпер болъё гэдэг л да. За рэпер болчвол гэж хараад эхэлдэг. Рэпер болчих юм бол гоё олонний танил болчих юм байна. Рэпер болчвол гоё ингээд одоо од болчих юм байна. Октод таалагдах юм байна. За зүгээр тайзан дээр дуулчаад бууж ирээд ингээ мөнгө авчих юм байна. Тэрийг хараад тэр хүмүүс рэпер болно гэж сонгочдөг. А рэпер болохын тулд юу хийх ёстой юм? Рэпер нь өөрөө ямар байх ёстой? Ямар замыг туулах юм? Тэрийг ямар ч ойлголтгүй орсон хүмүүс яг үндэ замын голоос шантрах ч юм уу эсвэл яг хүрсэн амжилтандаа би хүртүү гэж боддог. Миний хувьд болохоор би бүх цаг хугацаанд энэ зүйлд амар дуртай байсан. Бацаан бахаас эхлээл би хараал ийцэн зүгээр тайзан дээр гарах л дуртай хөвгт байсан. Би гэртээ зүгээр өөрөө дуу зохиогоол тэгэл зүгээр найзуудтай очиод сонсгоол тэдний реакшныг харах амар дуртай. Хинч намайг сонсохгүй байх ч гэсэн би гараад орилж л байдаг байсан. Тэгээ хинч сонсдгүй масс дээр очиод те ямар ч хамааралгүй сонсогчд дээр очиод тоохгүй пивоога сууж хатан дуулж л байдаг байсан. Тэрэндээ амар дуртай. Тэгээ одоо энэ клип гаргаад хүмүүст хүрж байгаа нөлөөлөл тэр сэтгэлийг ууших амар дуртай. Тайзан дээр нэрээ дуудуулаа гарах дуртай. Одоо клипэндээ өөрөө гүгээд буудангаа ингээ гоё өргөж мөргөө шаагаад бүх юмдаа ингээд оролцох айгу дуртай. Тэгээ миний бодлоор тэгэхээр хүмүүс одоо мэрэгжил сонгохдоо ч гэсэн хүүхдүүд ер нь эцсийн үр дүнгийн биш үйл явцыг харж сонгож байгаасаа гэж бодож байна. Яг дуртай юм аа. Тэрнээс чи ийм болчвол би гоё харагдана, ийм болчих юм бол амьдрал ийм байгаа юм байна гэд төгсгөлийг харах биш. Тэгэхээр нэг номерт бол дуртай байх явдал. Тэгээ нөгөө нэг хүмүүс нар чи яг дуушгийн хүн мөн үү гэдэг байхгүй. Тэгээ би бол дуушгийн хүн биш. Би бол зөвхөн шал өөр хүн. Яг хүмүүсийн хувьд бол яг тэгэхээр одоо нэг дуу гаргацсан бол яг тэрэн шиг байх ёстой гэдээ ойлгочдөг. Магадгүй би амар олон эерэг дуу гаргасан, амар юм хүмүүст гоё энерги өгсөн дуунууд хийсэн. Гэхдээ тэр чинь зүгээр тэр үеийн сэтгэл хөдлөл байхгүй. Одоо хүн болгонд нэг юм гоё сэтгэл хөдлөл байдаг шүү дээ. Ингээд амар гоё үедээ ингээд нэг гоё байдаг те. Тэгээ заримдаа хүнд муухай үе байгаа. А би болохоор амар гоё энергитэй үедээ зохиосон дуунуудаа хүмүүсийг бас гоё байгаасаа гэсэндээ ер нь цацсан. Дээрээс нь угаасаа тэр дуунуудыг надад гаргах хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд цацсан. Тэрнээс ч би амьдрал дээр бол тийм амар ингээм юм сахиусан тэнгэр шиг ста бол бас биш. Ер нь бол одоо чинь би ингэж хамааг явж явах ч юм уу энийг явж явах гудамжинд нэг гартаа муудалцаа зогсчиж болно. Би нэг клубээс ч юм уу нэг юмнаас нэг найран дээр ч юм уу очиод согтуу гараа явж иж болно. Тэ? Зөндөө үнтэй муудалцах юм бас байж тээ. Үний амьдрал юм чинь. Муухай ааш гарах юм зөндөө байна. Тийм болохоор би бол тийм сайн хүн бол биш ээ. Бас хүнийг яг дуутай адилхан харьцуулж болохгүй. Тэгээ дуунаасаа өөр бахаараа шал худлаа шаацсан байна. Энэ ийм хүн биш вэ гэж бас бодож болохгүй. Дуу бол зүгээр сэтгэл зүй, тухайн сэтгэл хөдлөл. Урлаг яаж нөлөөлдөг талаар бас яг энэ хэсэгт хэлсэн дээр гэж бодож байна. Одоо яг хүмүүс тэгээд идэв ч зарим гараад нэг дуу яг ямар хэрэгтэй. Дуугаар юу юм яад тийм. Одоо энэ баг шинжлэх ухааны салбараа илүү хөгжүүлж наад урлаг уурын сайханд баг ханлаа. Энэ цөөхөн улстай хүн хамт одоо хичнээн их дуучин байдیں۔ гэж шаад. Яг үүндээ дуу бол та нарын хүүхдийг хүмүүжүүлдэг байхгүй. Дуу хөгжим л яг хүнийг зөөлөн болгодог байхгүй. Дуу хөгжим хүнийг хүнлэг болгодог байхгүй. Тийм болохоор одоо бид нар багасаа энэ гоё ийм зөөлхөн дуунууд одоо юу гэдэг чинь үний сэтгэл зүрхэнд хүрсэн дуунууд сонсч өссөн учраас амьтанд хүртэл ядаж хайрлж хандаад байгаа байхгүй. За жишээ нэг хүүхэд байла тийм үү? Өсвөр насны хүүхэд ч юм уу. Тэгэнгүүт
Тэрэнд яг ингээд нэг урам өгөхтэй хүмүүс байдаг шүү дээ. Иргэн тойрных нь яг гэр бүлийн найзууд тэд нар нь урам өгч чаддгүй. Яг үндэ бид нар чаддгүй шүү дээ. Нэг нэгэндээ хангалттай яг ингээд найз нь хамгийн яг урам өгөө тэр үнийг урталж явах хэвээр хүмүүс нь чаддгүй байхгүй. А тэрийн дуу хөгжмөр өгч болоод байна тий. Тэрийг одоо жишээ нь хин нэгний одоо чиний хамгийн сайн найз чинь ч юм уу гэр бүлийнхэн чинь чамайг дуртай юм чинь хурцлж чадахгүй шантарсан байх чаа одоо хилээд босгож чадахгүй байгаа юм би дуугаар илэрхийлж чадчих واخ. Ийм болохоор би одоо ганцхан шалтгаан тгээс хэлдэг гэсэн хоёр дуунаа ер нь хамгийн хайртай. Тэ? Ялангуяа одоо ганцхан шалтгааны тэр сэтгэлүүдийг уншаад бол миний сэтгэл бас амар хөдөлжсэн. Яг үнийг хэлэхдээ. Тэр зүгээр одоо юу гэдэг чинь за та нар амар мундаг артист ч юу та нар энэ дээр алж ийн ядж ийн бараг тест номер 1 миг гэхээс илүүтэй тухайн хүн адилхан зовлонгоо хуваалцаад миний амьдрал саяхан ийм хүн ингээд явсан байхгүй болсон өөд болсон тэгээд маш хэцүү байж байгаад энэ дуу сонсоод ингээд онгойлоо ч юм уу тиймэрхүү сэтгэлүүд надад илүү утга учиртай яг үндэ санагдсан зүгээр хий хоосон магтахаас илүүтэй. Тэгээ би тэр хүмүүс тэнцээ тэр клипийг ороод та нар сэтгэлийг уншаад үзэр амар олон хүмүүст орон цугларсан байгаа. Зовлон ихтэй хүмүүс. Бүгдээрээ зовлонгоо хуваалцсан юм гэсэн. Бас нэг 9 настай хүүхдийн жишээ эс тий. Нөгөө арьсны өвчин тусцсан гэд. Тэгээд нөгөө нэг сургууль дээр очихоор ангийнхан амар гадуурхдаг. Тэгээ арьсны өвчин учраас тосмоос түрхэнгүүт багш нар амар сийчгэлдэг тий. Тэгээ нөгөө хүүхэд нь тэрнээс болоод сургуульд явах дургу болоод тэгээ өөрхөн ээж нь аргаа бараад баахан л имлэг хайж явсан юм шиг байна. Тэгээд тэр өглөө нь газар шалтгаан гараад тэгээд тэрийг сонсоод амар өсгсөн. Уйлаад тэгэнгүүтээ дараа нь бөөндөө гэрийнхнэрээ тэ бүгдээрээ цуг сууж байгаа дахид сонсоод тэгэнгүүтээ тэр хүүхдээ утгын тайлбарлаж өгсөн байгаа хөөхгүй тэ. За чамайг одоо үзий ядах 1000 хүн байж болно. Гэхдээ ингээд бид нэр хайрлах 4 хүн байна шүү. Гэ тэр ээж тэр хүүхдтэй ярьж өгсөн байгаа хөөхгүй. Тэгээ хүүхд нь тэрнээс хойш тэмцээд одоо эмчилгээндээ илүү дур сонирхолтой яваад тэгээ одоо хэдий яг бүрийн идгээгүй ч гэсэн шал өөр болсон гэсэн. Ядаж сургуульдаа зүгээр явцдаг. Дээрээс нь сэтгэлийн тэнхээтэй. Тэгэхээр дуу хөгжим яг ямар хэрэгтэй, яг юунд нөлөөлдөг гэдэг хүмүүст би бол энийг бол хариулт гэж бодож байна. Зарим гарууд одоо массын дуу хийлээ. Тэгээ рекламд их тоглолоо. Мөнгөний төлөө гүйлээ гэж шаадаг л да. Тэгээд яг би яг үнийг хэлэхэд зүгээр хүссэн дуугаа гаргаа явж болох байсан. Анх хэлж байхдаа. Дуртай дуугаа игээл тэгсэн бол айвал чийл чихэн рил. Энэ л чихэн хипхоп баг алж ийн ядж ийн. Тэгэд хүн юм чин амьдралд мөнгө олохгүй ш тийм үстэй. Яг үндэ тэгээд мөнгө Монголын нөхцөл мөнгө олохгүй. Тэгээд мөнгө олохгүй учраас болох нь цаг хугацааны асуудал واخ. Тэгээд болонгот юу гэнэ гэж хаста мундаг рэпер байсан юм шиг. Дахиад дуу хийгээсэ шантарчлаа. Тэгж хэлдэг. Би болохоор энийг илүү мэрэгжлийн түвшинд өөрийнхөө хувьд хүрэхийг хүссэн тий. Одоо зүгээр нэг найзаагаа гуйж дагуулж гараад гудамжаар алхаж чагаад өглөө тэгээд клипи чи оруулж ирээд эвлүүлцдэг биш. Яг зүгээр ингээд баг ажилуулдаг болохыг хүссэн байхгүй. Одоо мейкап, за тай засал, гэрэлтүүлэг юу ч хэдэн тий өгшөө. Би ингээд яг багаар ажилдаг бүр ийм гоё мэрэгжлийн түвшинд очихыг хүссэн. Тэрний тулд надад мэдээж одоо өшөө илүү олон хүн танигдсан байх хэрэгтэй байсан. Өшөө илүү одоо нэг хэд мөнгө санхүү хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй. Тэгж эргэлдэж би энийг бүтээх байхгүй. Бас би тийм байж бүх цагаа дуундаа зарцуулаад өөр ажил хийхгүйгээр явж чадна. Тэгжиж би тасралтгүй уран бүтээл хийн. Та нарын яг хүсдгээр. Тэгээд би яг үнийг хэлээд энээс болоод одоо жишээ нь би бид нэг 3-4 дуу зохиоцсон байлаа гэж бодоход хамгийн коммершил, хамгийн одоо дүрсжүүлж болох үс дууг нь сонгож гаргадаг гэсэн. Тэгээ бусд нь энэ авдрын оролд үлддэг. Бусад одоо яг хөөвн тал руу дуунууд. Тэгээ тэднийг одоо яг энэ контентоор дамжуулж юу н гаргах гэж байгаа. Тэгээд массын дуу хийлээ, реклам хийлээ, инглээ дэглээ гэдэг хүмүүст бол цаашдаа би өшөө хийн. Зөндөө юмд орно. Мөнгө олох юм байвал би шаана. Тэгжиж би өөрийнхөө юмыг илүү чанаржуулна. Илүү удаан хугацаанд уран бүтээл хийн. Энэ салбарыг өшөө илүү хөгжүүлж эргэлтэнд оруулна.
За тэгээд ер нь сүүлд нь яагаад энэ контентыг хийх болсон шалтгаанаа хэлвэл за нэгдүгüүрт нь байнга дуу хийгээд одоо дүрсжүүлээд явахгүй цаг маш их авдаг. Тэ? Одоо ингээд дүрсэн дээр тийм үстэй шүү. Дүрс ингээд янзаа эхлээ видео мейкер тэгээ уулзсан. Тэгээд тухайн хүн маань ер нь их завгүй байдаг. Тэгээд за жишээ нь эх 7 хоногийн 4-р гээд цаг тавлаа. Бусад хүмүүсийн бүх цагийн 4-р тааруулах хэрэгтэй болно. За гэрэлтүүлэгч вэ нөө, клипэнд орох хүмүүс ч вэ нөө, клипний одоо бүжиг мүжиг тэгээд энэ оруулах эд хэрэглэл тэгээд авах орчин объект бүгдийн нэг өдөр нэг цагийн тааруулах хэрэгтэй болно. Тэгэл нэгнийхэн цаг хойшлоход л дагаад зураг хойшлтон шүү дээ. Тийм учраас клип юу нэг цаг авдаг. Дээрээс нь бас мөнгө санхүүний хувьд ч гэсэндээ баян хүн клип хийгээд чаддгүй. Тэ эргээд олох нь бас хэцүү шүү дээ. Тэгэнгүүт энэ контентээр дамжуулаад ойрхон би олон дуу гаргахыг хүссэн. Нэгдүгüүрт. Хоёрдугаарт бас ингээд зөвхөн дотроо хуваалцах хүссэн. Яг үндэ бол би сүүлийн 2 жил бол амар буглалаа шүү дээ. Тэ. Би ер нь бол нэг юм яриад байдгүй. Би ер нь хүмүүстэй ярихтаа ч айгүй тааруулсан. Тэгээд та хэдтэй бас жоохон сэтгэл санаагаа хуваалцчихъя гэж бодсон. Тэгээд авдрын ёроол гэдэг нэрний утга учир нь авдрын ёроолд байгаа дуунуудаа гаргах. Тэ. Тэгээд авдрын ёроолоор хийсэн атга гурилаар хашаа. Өнхрөш. Тэрийг сонсож байгаад энэ нэр санаанд орсон юм. Авдрын ёроол. Тэгээ авдрын ёроолд юу ч хийж магадгүй. Ямар ч энд ямар ч новшийн дуу хийж магадгүй. Би яаж юу ч ярьж магадгүй. Тэгээд яг намайг миний хувь хүн талаас мэдхийг хүссэн сонсогчтойгоо илүү ойрхон байхыг хүсээд ийм дуу, ийм контент хийж байгаамаа. Баярлалаа. Тэгээд хамтдаа байцгаая.